зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 4-р дүгнэлтийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 3-р сарын 28-ны өдрийн Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-р зүйлийн 72-ийн 1-т хэсгийн холбогдох заалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 4-р дүгнэлтийг 2025 оны 4-р сарын 22-ны өдөр Улсын хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасан журмын дагуу 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын хурлын гишүүн Г. Уянхшиг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаарх товч танилцуулгыг танилцуулсан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн П. Сайн зураг сонгуулийн хуудсыг дутуу бөглсөнтэй холбогдуулан саналын хуудсыг хүчингү тооцсон талаарх статистик тоо баримтын талаар болон сонгогчдын зөнхлөх хандлага мэдрэмж ямар байгаа талаар судалсан эсэх. Улсын хурлын гишүүн О. Номин Чимэг үндсэн хуулийн цэцгийн 1993 оны 4-р дүгнэлтийг тайлбартаа үндэслэснийг үндсэн хуулийн цэц харгалзаж үзсэн эсэх талаар цэцгийн дүгнэлтийг хүлээн авах тохиолдолд бүсчилсэн хөгжлийн хүрээнд ямар үр дагавар гарах талаар Улсын хурлын гишүүн Э. Баттамгалан үндсэн хуулийн цэцгийн 4-р дүгнэлтийг дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр сууриас уг асуудал нь үндсэн хууль зөрчөөгүй гэдэг талаас гаргасан тайлбарын үндэслэлийн талаар Улсын хурлын гишүүн Б. Инх баяр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр нь сонгуулийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх, мөн улс төрийн намуудын төлөвшөлд ямар сөрөг үр дагавар авчрах, өмнөх парламентын сонгуулиудын туршлагаас ямар алдаа оноо сургамжийг үндэслэж авч хэлсэн эсэх талаар Улсын хурлын гишүүн Ц. Сандаг очир үндсэн хуулийн цэцгийн 4-р дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд нийгэм болон улс төрийн хүрээнд гарах сөрөг үр дагавар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэ дүгнэлтийн нөлөөллийг хэрхэн үнэлж байгаа талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдааны үеэр уг асуудалтай холбогдуулан Улсын хурлын гишүүн энэ алтан хуйг үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж тус шийдвэр нь иргэний сонгох эрхийг хамгаалж улс төрийн тогтолцоог сайжруулахад чухал нөлөөтэй, сонгуулийн тогтолцоог зөв байгуулах, мөнгөний нөлөөллийг бууруулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар Улсын хурлын гишүүн П. Сайн зураг санал өгөх эрх болон сонгох эрхийг нэр томьёоны хувьд зарим улс оронд хэрхэн ойлгож хэрэгжүүлдэг талаар олон санал өгөх эрхүүд нийлж сонгох эрх болдог буюу энэ коллективийн эрхийг эдлэхийн тулд сонгуульд хариуцлагатай идэвхтэй оролцдог онолын талаар цэцгийн шийдвэрийг хүлээн авах тохиолдолд улс төрийн намын төлөвшил иргэдийн сонгох эрхийг эдлэх боломжийг анхаарах шаардлагатай талаар Улсын хурлын гишүүн Э. Баттамгалан үндсэн хууль хүний эрхийг хамгаалах сонгуулийн хууль зөрчигдөхгүй байх нөхцөлийг хангах ёстой тул цэцгийн дүгнэлтийг дэмжих нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Б. Инх баяр сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх шийдвэрийг парламентын гишүүд нухацтай авч үзэх шаардлагатай бөгөөд байнгын хороо шийдвэр гаргахдаа үндслээ тодорхой боловсруулж Улсын хурлын чуулганд оруулах ёстой талаар Улсын хурлын гишүүн Ц. Сандаг очир үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь улс төрийн сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй бөгөөд иргэдийн сонгуулийн оролцоо санал өгөх боломжийг нэмэгдүүлэх талаар тус үг хэллээ. Монгол Улсын их хурлаас 2019 оны 12-р сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-р зүйлийн 72-ийн 1-т хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцно гэж заасны дутуу гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн